Сайн байцгаана уу хүндэт үзэгчтэй. За манай MBC телевизийн малчин заяа нэвтрүүлэг Овс аймгийн Ховд сумын Шивэр багаас одоо та бүхэнд хүрч байна. За энд бол аймгийн аварга малчин Аргачаас өрн гэдгийн залуугийн эрт бид нэр хүрцээрээд байна. Энэ хүнтэй нэвтрүүлэг хийхээр сумынхны удирдлагууд одоо ингэж зөвшөөрсөн учраас бид нэр энд ирж байгаамаа. За энэ Аргачаас өрн бол удмын одоо ийм малчин сайн малчин ийм удамтайг юм байна. За энэ Аргачаас өрнгийн аав нь бол Дамб гэж Монгол улсын сайн малчин 2003 онд сайн малчин цол хүртсэн одоо ийм хүн байсан. Одоо ертөнцийн мөнгө хүсээ үзсэн. За тэгээд Аргачаас өрнгийн ээж нь одоо энд байна. Ингээд энэ хүмүүстэй орж ярилцгаая. За сайн байцгаана уу? За хаварч гинөө. Хаварч байна. За цаг мал ямар байна да? Сайн сайн уусгаа. Мал төлөө шүвтэрсэн үү? Шүвтэрчээ, шүвтэрсэн. За та бол Аргачаас өрнгийн ээж нь юм байна. Тий. Гэргийн одоо байж байгаа нотхон чимэг ингээд одоо Аргачаас өрн Аргачаас таны ээж нь алдарна? Дэмэ гэдэг одоо ийм сайхан өндөр настан ээж одоо хүүхдийнхаа ач үенийг үзэж ач зээнэрийнхаа сайн сайхныг үзэж байгаа ийм буянтай бууралтай бид уулзж байгаадаа баяртай байна. За орцгоох уу? За тэгье за. Энэ жил 98-нд Хилэн намнаас одоо игээ сонсголоор их хэцүү хатуу жил болмоор байсан. Танай энэ нутагт ямар гарваа? Манай нутагт бас хэцүүхэн урт нэрээ хаврууллаа. Энэ мал өвөлдөө гарахтаа бол Өвөлдөө бол ер нь 12 сард нэгт улаахан 1 сар үсэл одоо хэдэн гахаа хийтэрлээ. Тэгээд мал ер нь одоо хорогдол эндэгдлэгөө ер нь сайн гарчгүй. Энэ жил гаагуу гарлээ. Нойд нь 3 сарын 21 засна урсан. Түйний агаар нэг чихнээсэн гарсан түйний хог гарлаа тавьчих. Эрт гараад хатсан түйнээс ороод жил боронороогүй. Гадны сумудаас өөрөөр хэлбэл одоо малчин хаан чим гадруудаас одоо малчд их ирж өгч байна. Их ирлээ бас. Манай нэг гэрээ байгуулчихдаг учраас олон амтнэрс үйлзэл сум хоорондоо цаг хийсэн учраас. Танаа аав чинь бас одоо Монгол улсын сайн малчин цалтай ийм хүн байсан юм байна шүү дээ, тийм үү? Тий, манай аав 2003 онд аймгийн аварга аваад 2004 онд улсын аварга авчихсан. Улсын аварга малчин хүртсэн. Тий, хүртсэн. Тэгээд би аавынхаа малыг маллаад тэгээд юунесаар өөрийнхөө малыг дангижмаллаад 18 он гэртэл явж байна да. Тэгээд энэ жил улсын аймгийн аварга малчин залуусан. Малчин хүний жаргал ер нь хэдийн үед байд юм болоо? Жаргалтай үе нь. Зун намрын 2-ын үед байдаг шүү дээ ер нь. Тэгээд гэж та бодож байна. Зунд болохоор бүх ногоо юм бүгд чинь намар толголоо гүрээ усгээд энд л одоо жаргал байдаг шүү дээ. Ер нь болцсон. Бас хэлдэг шүү дээ зарим хүмүүс одоо төлөөн боожуулаад хүлээж авсны дараа их сайхан болдог энэ төр гээд. Бас ийм байж болдог. Хавар төлөөн авна. Энэ жил хичнээн мал төлөж байна. Манай хойны маань эснийг 500 шир төлөж байна. Энэ жил. Энэ жил. Тэгээд эн чи одоо бас л ингээл одоо төлөлийн дэгдлэгөө бол бас л тэр тоогоор өсөж гин гэсэн үг. Тэр чигээрээс нааснаа бас. Энэ малчин хүн одоо хичнээн одоо толгой малтай байвал болмоор юм шиг танд мэдэгдэг үү? Тэгэл нэг 1500-аас чихээр гаргахшгүйгээр байвал болд юм бол гэж байна шүү дээ. Тэрнээс дээшээ гарч үл яах вэ? Түүнээс ер нь дийлэхгүй байна. Миний малын жил 1500 хүрсэн би 3 туслах малчинтай. Тэгэхдээ би өөрийнхөө говийн ингээд 4 хүн тэгээд би тэр ингээд 6 хүн яваар ажиллаа. Ер нь тэгээд хаврын хатуулаа тэгв яав. Нэлээд хэц шам духан авраллаа шүү. Зүтгүү болж байна. Ажил 5 хошуу малтай юу? Манай 5 хошуу малтай. Одоо чи тэмээ. Адуу өгөр ямаа. Ер нь одоо ямаага самнаж шүвтэрч байна уу? Ер нь нэлээд өгч байна ямаа. Тэгээ манай ах дүү найз нөхд ирээд надад ирээ самнаад өгчдөг. Зөвхөн би нэг өдрөл гэлдэг тэдэнд. Та нарын завж хэлэгээ зөвлж जैन та нарын
над ямаа самж өгөөч. Та нарын боломж гэр байна. Та нар боломж гаргаач гэд би нэг ойроо надад нэг гүмстэй ярьчдаг тэдрүүсд хоорондоо зогсож гүнчээгээд тэгээд өрс дээрээ бидний яг тэдэнд очнаа гэгээд хараагээд бид над утсаар ярьчдаг. Тэгээд би тэдэнд мал хараан бэлдээд ингээд сүүшэдэг. Би хавар көтө суугамалтайгаа тэлтэй малтайгаа көтө яваад манаас амчтын хаварсан дурж ирж малаа хаварсан оруулж аашаад ороод тагаас бид нар самны ягс асуу малын хаварсан дөрвөлж ирээ самнаад тэгээд манаас явсан 2 литр самж өгсөн. Ноолуурын үн одоо ямар ханштай байна уу? Энэ жил ноолуурын ханшуулаад сайхан байгаа шүү дээ. За. Жил болгон 56-аад 46 л гэж хэлсэн. Энэ жил бол 90-аас буухгүй л шүү дээ. 85-90 хооронд л юу шүү дээ. Тэр Хинтээ аймгийн малчч одоо 107, 108, 9 мянгаар зарсан гэж байна шүү дээ. Тэгээ манайх 97 байна гэхээр баруун тал руу орохоор ингээд ноолуурын ханш бас яхан багасчихад байна уу ямар ч юм бол. Гэхдээ тэр харин шинжлэх ухаан мэдхайхалтай тэргээд бид нэр юуна тэдний ноолор ямар энтэй ханштай ямар ширхэгтэй гардгийг одоо бид нар бас мэдхгүй шүү дээ тийм ээ. За бид манай харагчаас румгийн гэргээ Батхан чимэгтэй уулзж байна л тийм. Тэгэхээр энэ малчин хүний гэргээ малчин байна гэдгээр нь танд юу гэж боддог вэ? Малчин байна гэдэг бол ер нь бас жаргал бид нар бол болж байгаа. Тэсвийнх нь авч байгаа сар давдаг салингийн чинь бид нар баг нэг өдрөө одоо хаврын үлрэлт ямаагаас амнахаар барьчихж байгаа шүү дээ. Тэгээ бид нар маллаад хайх юмгүй өрхөвтэй сургаад дутах юм байхгүй хэрэглээ бол утас маш юм бол маш ирээсэ дутах юмгүй сайхан болж байгаа мал нэг. Малыг сайхан гэж байна. Хүүхэд цагийнхаа мөрөөдлийг та хэлэх үү? Жишээлбэл юу мөрөөддөг вэ? Малчин болоо одоо тэр сайхан малчин хүний гэргээ бай гэж боддог байв уу? Одоо инженер ч юм уу янз бүрийн бодё гэж боддог байсан. Ер нь хүний мөрөөдөл хязгааргүй шүү дээ тийм ээ? Тийм ээ. Энэ тухай хэлэх үү? Хүүхэд байхад ч би бас малчин болъё л гэж бодчихсон. Малчин болъё. Бас л удамтай малчин уу та? Удамтай малчин манай вэж малчин. Тэгээ манай ах ихт нар малчин байсан. Ингээд одоо алдарч одоо утахгүй магадгүй Монгол улсын алдарт малчин болохыг хин тийм ээ? Тий. Авраг малчин болохыг. Ер нь тэгж боддоггүй мөрөөддөггүй тэр. Мөрөөддөг. Бас тэр бид нэг одоо энэ авраг бол ингээд тэгсний мэдээлэл баг бас ингээд өгч чаддгүй сумнор нутагтай харин ингээд зүтгэж бас амжихгүй байсаар байгаад ингээд бас яхан өөрөө болчихудаа л гэж бодож байгаа. Болохын үед бол бид нар баг эртхэн болох хугацаа болцоо бол бид нар хангасан. Хангасан байсан. Болцол бол биелсэн байсан. Зүгээр бас яг сумн орон нутагтай өгөх мэдээлэл дутуу юм уу ерөөс харьцдаггүйгээсээ болов тэгээд энэ аврагыг бол бас яхан өөрөө ахын авчгууд гэж бодож байгаа. Жинсэж болцлоо бол бид нар эрт хангасан шүү дээ. Хангас амьдж байгаа. Та тэгээд одоо ийм сайхан аймгийн авраг малчны гэргээ тэгээд одоо энэ алдартай цуута энэ малчны удам угсаа энэ ч одоо бодхол одоо ер нь надад бол их сайхан санагдчих шүү дээ тийм ээ? Тийм ээ? Хүмүүст адилхан та Улаанбаатар тавал амьдрий гэл ингээд бодож шүү дээ. Энэ хот руу хүмүүс нь юу гэдэг юм энийг та юу гэж боддгийг? Тэгэхээр одоо энэ ч одоо яагаад ч нүүж зах зээлдээ нойрхон энд нэг жоохон тэр химэрлийн одоо тэнд чинь түүхэд зах зээлдээ нойрхон гээд нүгэд байгаа байхаар бид нар чинь бол энд ч нэг мал үнгөө түүхэд үнгөө одоо чинь нэг ааруулаа борлуулах боломж байхгүй сүйгээ борлуулах боломж байхгүй тэр тал дээр бол бас манай баруун талдаа төгжигдмэл л та бас тэгээд тэр утгаараа л тэр хүмүүс зах зээлдээ өөртхөн тулд нээж байгаа ах гэж бодож байгаа. Зарим нь очиод хотод бас хэцүү тэр хот төв рүү очиод бас хэцүү болчих штэ. Зууд мод болоод мал харна нөхөөл өөр юу ч хөө энэ төр болчих тохиолдол байна да тийм ээ. Байна. Юусэн усад босч иж байгаа тийм тохиолдол байна уу?
Манай яг энэ шивэр багт бол байхгүй. Нүүцсэн хүмүүс ирээгүй. Усаж ирж байгаа нь хавар. Ирээгүй ирсэн. Тэр нь тэндээ болоо. Эндээс нүүж байгаа ч байхгүй. Тэндээ болдог нь болоо тэгэл болохгүй нь болоо байгаад юм айлгүй. Тэлгэрээс нүүс арай л ирээгүй. Эндээс очиход тэнд очиод улсын авраг малчин, аймгийн авраг малчин болоод ингээд мандаад явчих юм биш үү? Тэгж ийн бас. Тэр юутай халуун тавд? Хөдөлмөрлөл сайн хийж байгаа юм байлгүй одоо тэр одоо сайн огцсон хаач байсан хүний амьдрал шүү дээ мэдээж тийм ээ. Тэгэл тэр зүтгэлээр зүгээр ингийн энд амьдарчээс улсууч тэнд очиод авраг мөр болчиход байгаа шүү дээ. Тийм тохиолдол олон байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ баруун талын малчтай бас нэг хүний нэг тийм ажилч хичээнгүй чанар боддог шүү дээ. Тий харин ажилч хичээнгүй хөдөлмөрлсөн л хүн юм амжилтанд хүрдэг байх л гэж бодож байгаа шүү дээ. Тий. Залхуурахгүй бас чамлахгүй мала багваа их байна гэж чамлахгүй. Тэгэл тэр байгаагаар л чамлахгүй хөдөлмөрлөл үрдэнд хүрнэ. Таныг одоо ингээд аймагт нэг одоо аймагт ч юм уу хаа нэгэн газар төрийн өндөр албан тушаал хааш. Татврын газрын байцаагч ч юм уу тийм ээ татврын хэлцээ дарга ч юм уу болгүй л да. Болохгүй. Ягаад? Би чи мэрэгжлэр ажиллаж байгаа шүү дээ. Энд чи миний мэрэгжил. Тий. Хүн мэрэгжлэр чаддгаар л байна шүү дээ. Таяр нь дарга болгүй дарга бол чадахгүй юм байна. Чадахгүй. Тийм. Чадахгүй. Тэгс чи одоо хүмүүс тэрнээс айхаа байцсан ба штэ. Хүн болгонч л одоо би тийм дарга болъё гэж үтгэхэд байгаа болохоос би чадахгүй гэж бодохоо болчихсон юм шиг байна штэ. Тэгж мэдэгдэн үү? Тэгж мэдгэж байна. Харин бас тийм байгаа штэ ерөөс. Одоо чи нам гэдэг юмнаас л болж одоо тэгж байгаа байх л та. Тийм. Тийм. Улс төрийн асуудал тэр чинь аа. Манай телевиз бол намын тухай юм ярьдгүй л дээрээс. Альва ярьж байгаа хүнтэйгээ тэр асуудлыг одоо аль болох тойрч байхыг хичээдэг. Гэхдээ энэ сум орн нутаг ер нь одоо нийгмийн байдал бол нэг тийм болсон байна. Тий. Санагдаад байна. Энэ чинь улс төрөл харин бид нар улс төрд амьдарч байгаа чинь улс төрөл байх тэр чинь. Санал манал одоо аав нэг янз бүрийн байдлаар орж байгаа шүү дээ тийм ээ. Тий, санал. Ер нь одоо ингээд ааруу цагаан идээд зунд чинь эмэгтэй хүний хөдөлмөр их хүчрэх шүү дээ тийм ээ. Энийг одоо давж туулахад танд хэцүү байна. Одоо тэр олон хөрөө саадаг байх мэдээж. Ямаа саадаг байх, айраг цагаа хийдэг байх. Тэрийг нэрдэг. Одоо үйлдвэрлэдэг тос мосоо үйлдвэрлэдэг байх. Энийг чинь бол бид нар ерөөс нэг хийх ёстой ажил гэгээд өөртөө нэг толгоондоо хийцэн болохоор тэгдэм байлгүй. Ерөөс л хийх ёстой ажил гэгээл зовж амархаа мэдхгүй л тэгэл хийштэй бид нар чинь тэгэл хий. Тэрийг одоо төвших юм байхгүй. Өглөөс тус чукраас авах ёстой бид нар өглөө өгсдэлүүлсэн. Ямагаас авах ёстой ямагаас айрга болох ёстой өнөдөр айрга бүлнэр ингээл ерөөс ажил юурэг баг өөртөө тавьсан аахгүй тэр гэж. Тийм болохоор нэг ядарч амьдралын хэвшил болсон. Хэвшил болсон. Тэр одоо үйрэг болсон. Тэгэхээр ерөөсөө үйргээ хүн биелүүлсэн шүү дээ. Тэгэл бас нэг энэ нэг 5-3 төгрөгөөр зараад гадаад дотоод аялах юмсан гэж боддог шин. Хайнан ч юм уу тэр Тайван ч юм уу Японд ч юм уу ер нь явахаар тийм бодол байна уу? Гог тийм байхгүй. Яг гэж юм үзэлтэй тийм ээ. Тийм одоо бодогддог штэ бид нарт. Яа нэг 2-3 сая төгрөг өстэй тэр чинь. Та нар ямаага танах одоо жишээлбэл ямаага хичнээн ямаа санах уу? Манайх чинь одоо сэрхэгт 400-ааргаас амжсан байж. Тий. Мөнгөний болцсон дээр бол бид нар чинь тэгж явах гэж бутахгүй байгаа штэ. Ерөөсөө амьдралын тэв маяг зурмаараа. Яг би тэрийг чинь хэлүүлэх гээд байна л дээ. Тэргээрээ. Тэгээд одоо энэ гадаадын одоо өндөр соёлтой орнууд чинь ерөөсөө хэдэн төгрөг олдоо тэрийг аялаад гадагшин дотгошин яваад юм үзэл ингэж өнгөрөөд юм байна штэ. Манад бол тийм байхгүй. Тэг сандгүй юм уу боддгүй юм уу? Та жишээл Япон явуугүй бид таны одоо ер нь явах уу гэж асууж байна л дээ. Сугда могда таарлаа гэж бодлоо л да тийм ээ. За тэгвэл явчихна. Яг нэг тийм дээрээс одоо өдөрлөгээр юм удсан одоо ч аав ээж ингээд зугаалыг найз нөхөд зуг нэг иймэрхүү яг өдөрлөмжтэй юм нэр бид нар явахд байлаа шүү дээ бид нар чинь бас нэг хайгадах юм байхгүй харин бас тий хайх юм байхгүй харин тэгээд мөнгөн дээрээ биш бид нар хамгийн гол сэтгэл дээр сэтгэл шүү дээ за тэгээд заавалжгүй Япон яваад та ийм байна гэх юм бол явчихна бэлэн бас явчихна тий энд бас одоо сайхан санаа хэлж ин тэр дутах юмгүй амьдрна гэдэг бол сайхан. Тэр дутууга
гүйцээж амьдрах гэдэг бол одоо бас сайхан тийм ээ. Тэгээ танд баярлалаа. Тий. Танд хэлмээр юм байна уу? Үзэгчтэй хандаад, ард түмэндээ хандаад, сум орон нутгийнхантай хандаад бас хэлэх зүйл байвал бас хэлж болно шүү дээ. За сум орон нутгтаа одоо бид нарыг бас ингээд энэ жил бид нэр Шинаамгийн алдар ийм гоё гав яшаагийн төгсөн бас сум орон нутгтаа баярлалаа. Аав ээждээ баярлалаа. Одоо ингээд хааны хөдөлгөөгчтэй одоо ингээд баярлалаа л гэж хэлье. Телевизэд та нарт ч бас баярлалаа. Ингээд биднийг цаг хугацаагаа гаргаад ажил хөдөлмөрөө зохицуулаад биднийг ингээд зургийн нэрээд аваад бас ингээд явж байгаа та нарт бас баярлалаа гэж. Яг одоо өнөөдөр чи ингээл одоо 5 сарын 27 6 7 болж байна тийм ээ 4 сарын. Энэ үед одоо мал ногоо идэж одоо цаадах хэмжээнд байна уу танай нутагт одоо? Гэхдээ одоо сайхан л нуг гэдэг дээр л ирж байна манай нутагт. Одоо энэ ширийн гол ирэх халлаар л одоо цаг ирдэг манай нутагт энэ ховцомд шир өгдөө. Тэгээд энэ жилийн ширийн гол сайхан ирлээ. Ус нь одоо цатгал нөрж ирж байна энэ жил. Тэгэхээр одоо ямар ч нэг ногоон цатгагаа гэж бодол байж байна. Одоо гадаа ингээл бирүү тугал оркрол одоо мундаг сайхан байж дээ чинь. Тэгээ одоо цаг ирэхийг л одоо мэдээлж байгаа байлгүй нэг хүсэлт. Одоо тэр танад услан мосон чи хаашаага байдаг? Манай зүслийн дээр нүрийн булгаас хаашаа байна. Тэр цаад мөнгө цустай. Би болохла тэнд гардгүй би болох энэ нүрийн хөдөл гэдэг гэрэн гаргаад орхичаад би отроор өвчдөг зүүн. Шаазгаан уу? Шаазгаан нүрт гэрэн орхиад отроор Арцна таг гэдэг газар гараа өвчдөг таа. Бүр дээшээ. Бүр дээшээ. Тэнд гараад нэг. Ирнэ сүүлийн жилүүд бас нэг сүүлийн 2 жилд бол чон нохой гайгүй чимээр сурганд багтчлаа шүү дээ. Нэг хэсэг амар байсан биз? Нэг хэсэг баг гэрт урж ирэх шахаж байсан. Тэгсэн. Одоо сүүлийн үед дэр нь ховөршаад дэлханы ч авчинглаа тэр нөхөө алгуулсан л болж дэлхэмч зүйтгэж чинь яаж вэ? Тэр амтнд нэг өсөндөн болохлаа юу гэж юм тэрт нь мал дөрж явлаа малын юу арилж ирэх. Муу юм арилж. Гэмэрлд. Гижээд аав ээжэд нэр хэлжсэн юм. Одоо тэгэхээр тэр амтнг үүссэн Тэдэн дэлхэмч зүйтгэн гэлээд тэгэхээр тэр кэрийн вэгт бас солбоотой байдсан болоо яадсан болоо. Бас тийм байж болох юм тийм ээ. Одоо энэ хөтөгөөдөө юу жилэна бидний хонжинжил малхаар тасрал барайл хонжилэна тэр түнг юмгүй. За энэ жилд. Энэ жил болов. Тэр одоо ингээд хэд гурваараа мал хоцроод төлөөд хавар цагчин бас гэж байна. Тий бас үзэгч хойно. Тэгэхээр тийм юм байхгүй. Тэр бол яг хойно дэрсмэл хуруу тагааж ямаа дэрсмэл биш тагаа байж ин дахуулаагүй гэдэрнэ. Тиймэрхүү байж ин. Бас нэг мал төл ингээд энэ жил одоо нэг тийм өсөх дуртай юм энэ тэргээл бас нэг жилийн ярддаг даа маач. Тий жилийн өнгөмөн. Тийм жил байна гэсэн үг. Тий энэ жил тиймэрхүүхэн жил байна гэдэг. Их сайхан жил болж байна. Яхан хаврамж яхан зэтгэх хүн болж байна гэхдээ яг тарган гарсан учраас бас үйлч бас дэшегээ юу. Тэгээ үйлзэн багуур л гэдэгтэй нэ манай үйлзэн. За манай аавын үйлзэн. Хуучин аавын. Та болох дээр одоо ингээд еврейн нь одоо тэр аав ээжийнхаа нутгаа бүр бууцаар нь ингээд нутгалчиж байгаа хүмүүс. Тий миний үйлзэн болох энэ Шаазгаан нурын киш гэдэг газар байна. За тэнд би 7 жил үйлзэн. Ер нь өв сургуулийн хувьд одоо хэр зэрэг амттай, агтаа, чанартай газар байд юм да танаа энэ нутаг. Гагуу. Ер нь чанарлаг шүү. Манайхын нутаг тий. Зарим газар ч одоо зовлогтой шимуута. Зовлог гэж гэлдэг манай энэ. Зовөр өстэй гэж. Зовөр өстэй, чанарлаг өстэй гэж хоёр янзаар байдаг. Манай энэ нутаг бол зовөр байх байна. Гэхдээ тэр газрууд тоотаа бас. Энэ нутагт тэгээ тэр хуучин одоо утдуун гэж хэлдэг дээ. Энийгээ ер нь хэр зэрэг дуулж, энэ өв соёлоо ер нь хэр хамгаалж байгаа газар танаа шивэр баг. Манай гагуу бас одоо дээр шиг көгчд нийлж бас өртийн дүүгэнд дуулж мэдлцдэг байсан. Одоо тийм байхгүйс. За.
Та жишээлбэл дуулах уу? Кови ихэр дүүмэтгэхгүй. Таны ээж одоо их сайхан өндөр настай хүн ба штэ. Тий. Дуулах уу? Ээж бас ихэр дуулдаг. Аава гаяа нэг дууд аялдаг байсан. Тий. Бид нэр андаа залуу байхад танаа дүүнад заагаад гэдгийгчгүй. Тий их хулмддагчгүй байсан. Энэ нүүдэлчний одоо соёл гэж хэлдэг. Энэ мал ах уу. За тэгэл одоо гэр орон барих ачх нөөг ч юм уу. Энэ юмнууд ер нь танд одоо ямар сэтгэл төрүүлж байна? Хоцрогдож байна уу? Хаягдж байна уу ер нь? Одоо жишээлбэл архтай айл их ховорхон болчихсон байна шүү дээ. Тий. Одоо архтай айл хуурсан. Архтайгаа үтдэг юм байхгүй. Дээр чинь үтдэг нь тусгай байсан шүү дээ. Утаачгээд одоо тэр хүнд намныг гайгүй том малааны өгдөг. Тэр хүн өгдөг. Тийм байсан. Одоо энэ сүүлийн үед болох тийм утаач байхгүй. Яагаад тэгж байгаа юм бол тэр одоо жишээлбэл тэгээд алга болчиход байдаг нь мартад хаяад байгаа юм болов нэг 15 төгрөгнөөс болоод арс көрсөн өгöd байгаа юм болов. Гэхдээ тэр тэндээ биш энэ нийгэм нагаж байгаа юм байлгүй. Одоо их юм илүү боллоо шүү дээ. Та архад утгах хэрэггүй. Та энэ сайхан цэнгэр сав тавьчээ гэж заанаас нь өрүүлж ирлээ шүү дээ. Тэгч бас болохгүй тийм. Тэгээд ахлаа хүмүүс чинь бэлэнчлэхээс өөр юм гомболж бодож байгаа шүү дээ. Тэгээд энэ цэнгэр савнд хийснээс аруу шүүрмэгнээ бас тийм мөнгө алдсан бас тийм юм ажиглагдана уу? Гоо тийм ажиглахгүй байна уу? Ажиглагдахгүй. Гэхдээ би бас буруу анзаараад байгаа юм байна л дээ. Бидний үед бол чим анзаардахгүй л юм уу өөрсдөө мэдэхгүй. Тэр чинь одоо тэр малаас гарсан сайхан өсөн тосон тэр чинь айраг болоод тэрийгэн бүлээд хорог тосаан гаргаж аваад шар тосаан тэр арсан дотроо болоод малынхаа юм дотор болоод байгаа ш тэр бүтээг. Тийм шүү. Тэгэхдээ одоо нэг юм энэ зарим усуд хортой энэ төр гээл тэх юм л да тийм ээ. Ер нь хаасайгүй нэг тиймэрхүү болчиход байна. Харин тийм байж магадaltaй юм байна лээ. Танах одоо жишээлбэл тэр туслан тэр мөнгө цастаа уулмол руу нөгөө явахаар машинаар явах уу тиймээгээр. Тамагаар аяар явна би дандаа. Би зумд хаврт яма ихэр саадгүй. Намарт 8 сарын 20-наас хойш эргээд ишгэ ялгаа ямаг саагаал тэгэл байдаг. Зумд ишгэн ишгэн бэтэрүүлж авдаг. Энэ одоо нэг Facebook энтер гээл одоо интернет гээд ийм руу хүмүүс ороод байна шүү дээ. Гар утсан дээрээс. Та тэрийг сонирхдаггүй. Гөө тэрийг мэддэггүй шүү бид нар чинь одоо. Тийм утас бариач. Хүүхдүүд барьж гинөө. Хүүхдүүд барьдаг байх юм аа. Хүүхдүүд эднэр шав биш. Багш нь бол налж бид нэр. Та нарт багш болж байна. Бид нарт багш. Тэгэхээр тэр нэг тийм одоо сайхан одоо 60-аад оны ч юм уу 70-аад оны ч юм уу танаа ээж аавын үеийн амьдралаар амьдрч чадахгүй байна гэсэн үг ээ одоо бол. Гараг тийм юм уу та тийм ээ. Тийм л болж байна тий. Архтан хийж чадахгүй байна. Тий дээр чинь архтан хийгээд утаач модон суулгам модон данх модон халуун сав гэгээд домб энтер гэдэг их юм байш. Дээрээс нь халуун сав гэдэг юм байсан ш. Домб гэгээд таглагын тавиад өгч тэр нам өдөр чинь байсан чи көрдөг юм байсан гэсэн шиг. Энэ танаа багына шивэр багш ер нь архитект хэр байд юм бэ? Янгаагүй архитект ер нь. За. Нэг хэсэг айхтар болсон биз? Гоо манаас гайгүй шүү. Тийм үү? Архинд гайгүй. Нэг их тэр болгоно архитект байдгүй. Нэгэндээ тусгуулж амьдрахын төлөө зүтгэсэн. Тэр нэг одоо ноосоо цохоод ишгэ хийгээл одоо тийм байна уу? Тэр одоо сүүлийн үед чилж явна. Намарт сайхан ишгэ хийгээл одоо тэгэл гэр хурм найруулаад одоо гэр мэрэн бүрэл одоо тийм байна уу? Тэр ирэн хуурч шүү. Тийм үү. Одоо би юм ноосоо өгöd өрөмшөлтэйгээд мөнгө гаргаад авчихна. Мөнгөөр нь дахиад исгэгээ худалдаад авчихна. Тийм тэгээд нэг юм яригдаад байдсан шүү дээ. Малын хөлийн татвар гээд малыг одоо хөлийн татвартай болгоно гээд яриад байна да. Улс их оронд одоо хэцүү болж байна. Эдийн засаг муу байна. Малын татвар, малыг одоо толгойн тоогоор татвар. Тэрийг та ер нь юу гэж боддог? Тэр зөвлөг гэж бич байгаа шүү дээ. Ер нь тэр малын татвар гэж авчих хэвээр байна. Авчих хэвээр. Түүнээс болж одоо нэг дэлка. Өсөн тоосон гарахгүй байдаг. Энэс бас шалтгаалж байгаа юм шиг байна. Энэс малтад иччихлаа харна. Бид нэрийг гарын цогцлогаар яаж юуддаг л. Тий. Тэнтэй ялгаа юу байх вэ? Тий. Наадах шиг гоё санаа байна шүү дээ. Таныг одоо энийг дэмжиж
дэмжиж байгаад би их баяртай байна. Тэр 6 настай хүүхдүүдийг сургуульд оруулчлаа гэж бас нэг л мач нэг юм хэлээд байгаа юм л да. Ихний хаар нь орж яана л энэ төр гээд. Тэрэн дээр ямар болтой байна та? Тэн дээр бол бод санах юм арга зөөл юм гэж бодож байгаа шүү дээ. Хүүхдүүд бол багаас нь юм мэдэрч явах бол гэрэнтэй. Сайн. Тэгээ одоо тэр 6 настай хүүхдүүд чинь одоо ороод ихэнх нь бараг 4-5 4 юм яана. Тийм ээ? Мойлнаас авсан. Тэгж юу баг. Тэгдэж одоо тэрнээс муугээд үлрээд бариад байсан хүүхд алгал байна шүү дээ. Харин тийм. Адилхан сүрэл цал, адилхан дэмэл цал көдлөгтэй хөвчлээ шүү дээ. Харин тийм. Би энд одоо сая танаа сургуулиараас орлоо шүү дээ. Бид нэр танаа сургуулиар энэ хавцмын сургуулиар ороход тэр сайхан тусгай тоглоомтой, наадгаатай одоо тийм газарт ороод ирэх хүүхдүүд чинь юмнаас л одоо юмгүй байж та жишээ. Тий бүгд байгаа шүү. Одоо дээр шин бид нар чинь сургуульд байх чинь тийм байгааг болж. Нэг галт зуухта нэг гачгарч байдаг. Тэр бухч байдаг бид нар зооч байдаг. Та нарын галыг унтраас шилдэг ингэж шилгээл бид цогоолог бухуулаг гаргаж илээс бид нар. Тий. Тийм ээ үзэгчтэй. Тий. Үзэгчтэй эрхэм үзэгчтэй энд бас анхааруулжтай санаа байна шүү дээ. Энэ хүн бол одоо тэр хүүхэд 6 настай сурах нь зөв гэж байна. Тэр одоо бас миний хөтлөгч миний бодож санаж явдаг зүйлүүд одоо бас энэ хүний одоо санал нэг байгаад би их баяртай байна. Тэгээ 6 настай сурах нь зөв. Тэр хэмжээрээ хүүхдүүд юм сурч байгаа. 8-т орсон 6-т орсон хоёрын хооронд 2 жилийн асуудал байгаа шүү дээ. 2 жил. Тий. Тэгээд бид нар чинь өөрөө хэлбэл 16, 18 хүрээд одоо өөрөө хэлбэл ихсэл дээд сургуульд ороод явчих. Бүр ихийг сурах мэдэх юм боломжтой. Очиж байгаа шүү дээ, тийм ээ? Бүрийг сурч их юм боломж ирж байгаа. Одоо энэ сайхан хөгжил нийгэм сайхан дэлгэрч байна. Монголс ямар сайхан хөгжиж байна, тийм ээ? 21-р зуунд орж байна. Бүх юм бэлэн болж байна. Та ингэж мэдхэд хэддүгээр анги төгсөж одоо малдаар яаж малчин болсон? Би 8-р анги төгссөн. Тэр үед биднэрт 10 гэж байсан. Би 8-р анги төгсөөл тэгэл гээд малдар гарсан. Танаа одоо гэрийн гэргийн чинь одоо бас та 21 нутагт одоо хичнээн жил амьдарч байна. Би тэр энд одоо 25 жил амьдарч байна. Айлуулаад тий. Одоо энэ нутагтаа энэ нутагтаа энэ аав ээжийнхаа одоо заяа буюу тий заяа ишгийг хүртэж тэр энэ аав ээжийнхаа заяа буюу ишгийг хүртээд одоо энэ төр сайхан амьдарч байна болон. Сургууль хамт байгаа танилцсан уу? Хизээ танилцсан бэ? Тэр одоо цэрэгтэй үжирэл тэгэл. За. Хэдэн жилийн цэрэг хаалга хаасан? Нэг. Анхны нэг. 1 жилийн хаалга байгаа. Би Баянгэл аймагт цэрэг нь бол хаасан. Танай эхнэр чинь? Манай эхнэр бас ховцомд 8-р анги. 8-р анги төгссөн. Манай нэвтрүүлэгт одоо ховцмын мянгат малчин, за аймгийн авраг малчин харагчаас руу оролцож байна. Тэгэхээр би тэр одоо манай үзэгчд бас сонин ялангуяа одоо энэ бас амьдралын захыг алах гэж байгаа залуучууд их сонин байх л да. Ер нь залуу насанд чинь яг дөнгөж айл гэр болоод одоо ингээд амьдрал руу орж явах үед чинь танд одоо ер нь хэцүү байсан уу ер нь? Гөө тэр хитэн залуулаад хэцүү баруун юм мэдэрдэггүй байл шүү дээ. Тэгээ тэр чинь гэртээ байдгүй өглөө эрг шоун шиг яриад ирсэн нэг хондог өглөө гараал мал гээл явдаг. Эдэр чинь юу гэж байгаа мал яриад тэгэл гэртээ нэрдэг. Тэгээ тийм л байсан. Одоо бол бас англи биш. Тэгээ одоо нийгэм сайхан гүйж мал үеийн сайхан дэлхээ сайхан харж үзэж байна. Гоо хаяа нэг зүтлэхгүй яах зүтгэлгүй яах тийм ээ. Тийм байлгүй яах бас. Нууц биш бол зүгээр ингээд хэлэх үү одоо та хаварт хичнээн ямаа санаж хичнээн төргний орлого олдё. Ер нь одоо тэр ямааны ноолураар л үндсэн одоо та нар чинь гол орлого чинь ер нь одоо энэ дээр байна уу? Тийм биш үү бид нар юм аа одоо зөвхөн ямааны ноолуртаа л байгаа чинь. Ямаанаас аваад. Тий. Мал үнгүй байсан бас. Ойдын өнгөрсөн жил бол 90 байхгүй шүү дээ. Манай мал гэдэг юм дээр бол тий. Тэгэл бид нар болохоор энэ гэт малынхаа уяар энэ мал үнгүй болоод энэ малын түүхэд үнгүй болоод байна гэдэг юм. Энэ ер нь юутай холбоотой юм болоо? Энэ нийгмийн хөгжилтэй холбоотой юу? Эсвэл энэ төр засгийн удирдлагатай холбоотой юу? Аймаг орон нутгийн ч юм уу удирдлагатай холбоотой юу? Энэ ер нь юунаас болдго юм бол та юу гэж бодож байгаа? Косата тендер болохлоо үйл дэрийн дамжаал байх юм тэгэл одоо энэ арс ширэн бас нэг төгсрийн гаргаад
юу ирэхгүй юм биш. Яагаад тэгж яав? За манай нэвтрүүлгийн одоо эзэн Арагчаа сүрэнгийн ээж нь буюу Монгол улсын сайн малчин Дамбын одоо гэргийн хайны жил халамжт хань нь Арагчаа сүрэнгийн ээжтэй бид нэр одоо өргөлжлүүлж нэвтрүүлгээ хийж байна. Ингээд энэ танай хөгчин аймгийн сайн малчин болсон байна тийм ээ, авраг малчин. Тий, аав нь бол Монгол улсын авраг малчин хүн байж тийм ээ. Тий. Тэр Монгол улсын авраг малчин гэдэг тэр цол хүрдэхэд үр хөөхдүүдээ өсгөөд тэр алдар цолонд хүрэхэд ер нь их хэцүү хатууг туулж хүрсэн үү та? Хоёр? Ямар их хатуу зөөлөнтэй ажилчтай жаргалтай юусыг өсгөө 2 жил өнгөрүүлэл 47 жил хоёул намдэрсэн тэрэнд 2 мэслээ. Олон сайхан хөгтөрүүлсэн. 6 сайхан хөгтөрүүлээ. 47 жил хоёул намдраа тэгээд 48 дахь жилд бурхамлсан. Тэр одоо таны ханыг ингээд Монгол улсын сайн малчин гэдэг авраг цол хүрдэж байхад танд төр одоо шагнал өгчөө үү жишээ нь? Гоо тийм байхгүй. Ер нь тийм байдгүй шүү. Тэг гэрийн эзэндэл олгодог одоо 40-50-аас эхлэл бүх медалүүд ирсэн бүгд л манай амтнд л ирдэг бас над юу ч ирж байгаагүй. Тэг та гомддог авд? Гоо энэ ирэх хөстөг юм да нэрж яанал гэвтэн боддог шинхэн л энэ төлчнэм гэсэн хурал дэргэж вагон дарга ирсэн. Та одоо медаль зүйгөө давхуултан гэгээгүй. Над одоо медаль байдаг лекин 1-2 дугаар хоёроод л нэш над юм байдаг юм гэсэн. Ямар хачин танд юм нэрж байгаагүй бөгөөд гүйгээд манай тэр напчас медаль гатай. Тэр нас энэ сумын Ерилгээд сумын өрсөнөд сумын медаль ирсэн үрдэн шинхэн. Энэ медаль адчихгээд эхнүүдэнтэй хамт зүйжгээд зургийн авсан. Хөл. Тэгэхээр тэр үед социализмын үед ч тэр чинь тийм ээ. Тэр үед ч одоо хэцүү хатуу байсан гэж зарим нь ярих. Зарим нь бол ёстой сайхан нийгэм байсан. Хүний төлөө гэсэн хүн болгон ажилтаа амьдралтай юм байсан гэд ингээд ярьдаг штэ тийм ээ. Таны бодлоор? Миний бодлоор сайхан байсан гэж юу тийм үү? Ядо зүдэг юм байхгүй бүгд тэгш нэг юм болоод хөдөлмөрхөс санаавал амьдэрчдэг. Тий. Энэ 6 хүүхдээ өсгөх гэж та бас л их зүдэрсэнтэй. Хажуугаар нь нэгдлийн төлмал боожуулах. Гэл тийм ээ? Тийм ямар байх. Гэхдээ тэр үед нь тэр зүдэрхийг 90 залуунаас нь зүдэрхийг мэддэг. Өдрийн зүдрэл явал ирэхт унтал хоолны дэл унтал ус ирэхт мартагчсан байдаг. Залуунаас нь ядарна гэж байдаг. Одоо көд зарим ядардаг ядардаг залуунаас нь хүн ядардаг. Хонол мартагчдаг гэглэр юу ч болоог бол босч ирдэг шүү. Та одоо нууц бишэд хэд зооглож банаас? Би тал. Талтай гайгүй. Хөлмөл өвднө гайгүй юу? Хөл өвддөг. Хөл энэ сүйдийн 20 жил өвчэнэ. Хөл их өвддөг. Нутгаасаа явж чадлаг бол байх юм аа да тийм ээ та чинь октод моктодaan дахаад Улаанбаатар маатарлуу. Тэн чадлаг байх юм. Нутаг гэдэг тийм амтай. Нутаг амтай. Нутаг амтай тэн нутгаас нь салж чадлаг одоо талхсан одоо хаар явахгүй. Энд хоёр көөм байна. Энд малчин. Нэг нь малчин, нэг нь тэр мама гэсэн бизнес гэдэг. Адгийн охины шилд байна бас урзын хавар аймгийн аваргаусан адгийн охин гэргөө малчин. Тэр үдэрээ ууланда хаваржаад ууланд шилд хаварзал тэндэн үйлзэл зүсал байдаг тэр. Шилээс үүдгөө нэг айл байна. Манай адгийн охин. Тийм их сайхан одоо их олон үед амжсан одоо малчдал болох гэдэг юм байна шүү дээ танай хүүхдүүд. Тийм. Одоо энэ Арагчаа сүрэн аавынхаа оронд улсын сайн малчин болов тэгэл ширийг хатаагаад явах. Харин тийм болох л гэж бодож байна. Болох гэж би бас бодчихгүй. Ягаад тэр эхнэр нь бас их сайхан үг хэлж штэ би болох байх тэрийг мөрөөдөж байгаа гэж. Тий.
Хүний мөрөөдөл гэдэг чинь үн төлөвлөгөө мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэдэг шиг. Тийм шүү. Тэг мөрөөдж явах хэрэгтэй шүү. Хүний мөрөөдөлтэй байх ёстой гэн. Тэрэндээ хүрэх гэж зүтгэж явах хэрэгтэй. Гэж би боддог шүү. Таны бодол? Би бас тэгж боддог. Ер нь мөрөөдөлтэй байх ёстой. Гэн мөрөөдчил бол тэрлэн битдэг заавалж. Ямар сайхан гээгээл юм бэ та одоо өдөө насанд хүрчихэд ингээд сайхан одоо өр хөвгтэй усын авраг малчин болоосаа гэд мөрөөдөд тэрийг усын авраг малчин болохыг үзэх гэж сууж байгаа чинь сайхан хэрэг ба штэ. Тэр окна кыргына бах кыргына аймгийн авраг болох төссөн бит хургой юурн сайднагцсан. Тэгээд одын кöyнэ гис чадсанго гисэн чи яг би үзий гэсэн бодолтой. Энэ хоёрын улсын малчин болохыг үзий гэсэн улсын авраг малчин болохыг үзий гэсэн дотроо бас бодолтой. Ямар гоё юм бэ та хэлсэн чи миний зүгээр дотор дүүрээд ирж штэ. Болох байх л да. Болох гэж бодож байна. Би бас болох байх гэж бодож байна. Хүн чи харахаас илүү байдаг штэ тий. Их сайхан мөрөөдөлтэй, сайхан цайлган цагаан сэтгэлтэй. Ер нь хүүхдүүдтэй одоо та одоо хүртэл заасаар л байна уу? Сургасаар л байна уу? Ко одооч бараг би дааж яна гихтэн бас нүйцөхлө бас дэлгэдэлцэн бас ажиглан чагаан гэсэн нэг тиймэрхүү хандлага касиш яг одоо тэнду одоо нүйтэн гэдэг ба. Одоо тийг нүйдэг гэж нэг хэлээ яах вэ? Одоо бас хаврын шуурган их болно. Ишгтэй Монголдоход суума даран гарч чагаан гэсэн нэг тийм хандлага дэхээс шүү. Ямар мундаг юм бэ. Түүнээс биш яг тэг ингэж хэлдэг ба. Тэр чинь бас одоо өдий хүрсэн хүн чинь өөр ингэсэн бодлого байгаа шүү. Тэгээд тэрийг ухаараа татадав гэсэн нэг тийм хандлага өгдөг тиймээс шүү. Ямар мундаг. Энэ нэвтрүүлгийг танаа ховд сумын засаг даргын тамгын газар захиалж хийлгэж байгаа маа. Мөнгө үн төлбөрийн тэр сум төлж байгаа маа. Тэгж бас мэднэ. Тэр сумын удирдлагуудаа та нар бас талархал илэрхийлэх хэрэгтэй. Ёстой. Манай нэвтрүүлэг бол ингээд орон даяар цацагдана. Молор телевиз, ТV4 гэдэг телевиз, SEH гэдэг телевиз, Нутаг 21 гэдэг олон телевизээр Монгол орон даяар цацагдана. Монгол орны өнцөг улбарт байгаа манай энэ улсууд үзнэ. Манай улсынхан бол нутгийн үзнэ. Тэгээд энэ нутаг орны өнцөг улбарт байгаа ах дүүнэртэй хандаж юу хэлмээр байна та? Хүүхдүүдтэй хандаж юу хэлмээр байна? Гой ах хүүхдүүд нутаг орны ах дүүбэг дарн ирүүлэнкэл аз жаргалтай сайхан ли утгаа явсан газар нь ажил хөдөлмөр алуун ажилч малмалсан тэрүүнийхээ төлөөл тэрүүгэн сайн кежил одоо сайн ирүүлэнкэл байтгал гэж бодож байна ямар ч байсан. Чигчилгэр юм нагол ирүүлэнк байснаас л болж л хөдөлмөр гэдэг. Тэгэл бүгд л ирүүлэнк утгал. Та энэ сургуультайгаа цацсан юм байна штэ. Нас цацсан юм байна штэ. Танаа сургуулийн 70 жилийн хой болно гэж штэ. Тийм биш вэ намруулдаг тэгдэг. За танд одоо урт наслахыг хүсье. Удаан жирэх хийгээрээ. Тэгээд одоо самсаа тэнэгэр сансантан хүсэж явах болтугай гэж өрөөё гэж. За баярлалаа яриад оршдгаа. Танаа телевизрийн хамт олон ийж ирж күгтийн зураг хэрэгавч ийж ажил хөдөлмөр гаргаж ийж ирсэнд баярлалаа. Сумын захиргаа засагтарга сумын захиргаанд баярлалаа. Ийж бас сурвалжлагч авчирж ийж олон тэмтэй танилцуулж одоо хоттайсан гэхэд орхон сэлэнг ахты атсэнэр юмна цугд изниш. Тийм. Тэд нэртэн одоо сайхан хавзаараа одоо сайхан ногоолж сайхан хавзаа зусландан сайн золгаараа л гэж захя. За баярлалаа. Бичээд ирээд штэ бид нэр 500 гаруй мал төлсөн гэж байгаа. 3 тусгай малчтай гэдэг байгаа. Энэ бас тэр аймгийн авраг болох ч одоо малчны одоо бас хүнийг малжуулсан энэ тийм бас болцол байна. Байгаа тэр байлгүй байх уу? Тэр болох күнээ малжуулах байх л одоо тэгэл улаан загалмаа гэж одоо юм их байгаа штэ. 18 юу бид нэр бөглөж аймгийн аврагт өрсдөг байхгүй. За. Танаа одоо гурван малчаалд тусгай малчтай одоо хийж хичнээн мал өгөө та малжуул. Би өөрөө болохоо энэ гурван малчтай 30 мал гэсэн.
сарын 300 мянган дээр гэдэг юм. Тэгээд одоо тэрний өсөд үржээд бас олон болж байгаа. Тий, олон болж байгаа. Эч бас өртөө хүүхдүүдтэй л одоо хантай ээжтэй юм л болчиход байна. Тий, залуу арталтаа бас хөвгч байна, аав ээж байна. Одоо тэндээс адуу туугаад ирж штэ залуучууд. Тий. Тэгээд одоо танаа адууч унгаж төлж байгаа одоо жишээ энэ жил хичнээн төлөө. Адуунаас. Энэ жил нэг 10 гаруй болсноо. Одоо гүгээ зунд ууж үлгэж одоо юм байна уу? Байхгүй бид нэр намуртал нэг өлөж барайлаа фокус шүү дээ. Наашаа орхолоо тэгээ. Бас нохошоонос хамгаалаад бас. Тиймэрхүү юм хийдэг бид нэр тий. Тэмээ одоо жишээлбэл хэдэн бодохтой байна гэж байна. Тамаа күнний таманд байгаа тэгээ зүгээр малуулаад өргөцсөн байгаа тий. Гэс юм ягаа тэгээ гэж байгаа. Устг малаа олон зэсэг мал тоолгоо тэрэг чи маллах бас хэцүү шүү. Күнчээс ихсүүлээ тий. Одоо 500 гаруй мал төлж гин гэж байна та. Тэгэхээр тэрийг чи одоо ингээд 3 малчин туслах 3 малчинтайгаа үндсэндээ 5 хүн хариуцж гин 6 ойрынхаа хөвөн байна. 3 туслах малчин тэгээд ойрын хөвөн 50 битэр ингээд 6 хүн. 6 хүн. Тэгэхээр бараг нэг хүнд бараг 100-аад мал оногч штэ. Нэг хүн 100 мал төлж гин. Тий. Тэгж ойлгож бодох. Болно тий. Юу нэг мал нь их олон малтай байх нь чухал юм уу? Бас нэг чанар мандрыг хараад усууч нэг цөөхөн байлгыг гэдээ бас яриад байгаа юм. Тэр үнэтэй бас одоо би 3 малчин аваа тэгээд малаа маллж байна. Би бас ядарчлаа гэж бас. Тэрээр дэр чинь 3 малчин 2-ыг аваад 300 мал төлөвлөхөд тэрнээс бас килэрс ус шүү дээ тийм ээ. Тий. Примерээ малаж хуулгын энэ төр гэдэг Монгол малыг яриад байгаа юм л да. Тэр манаа зохих уу? Пример хэлж нэг зохино тэр зохилго авах адилхан байгальтай адилхан нутагтаа. Тэр чи хашаанаас гарахгүй тэжээдэг мал шүү. Тий, тэр энэ чинь бид нар чинь байгалаар өргөдөг бүр хөнгөлтэй. Тий. Хатан бордо хэр авдیں танах? Бид хатан бордо хангалттай авдаг. Одоо бид нэр энэсэн байж л байгаа. Тий. Ногоонд ямар цатан цатал бодоод дэшээдэг. Энэ ховдын голоод байгаа байх уу? Тий, шивэр гол гэдэг юм нэг. Шивэрийн голтойгоо ингээд бид нар хадлага бордоо хангалттай авчдаг. Өөрсөөс байна. Тий, манай нэг гэдэнгэн байд юм нэг 18 байд юм. Шиврийн тэр 18 байсаар титэн тадланд явна гэгээд адресээр хэлчихдэг. Тэгээд эдгээр ажиллаа зохицуулаад ингээд над тусалж дөө. Тиймэрхүү. Зөв. Тэгэхээр энэ чинь одоо хуучнаар ярих юм бол бас онгоохон энэ төр хаанахан гэдэг манайхан ярьдаг. Хуучнаар танаахан бод онгоохон айлд үз? Тий, онгоохон айлд. Дэгрээ тамхтаа. Тий, дэгрээ. Зөв. Тий. За ингээд одоо бас манай нэвтрүүлгийн цаг ойртож байна. Бас манай хувцаатай. Миний асуугаагүй танаас. Та одоо ингээд би нэг тим юм хэлчих юмсан гэж бодож исэн. Тим зүйл байна уу? Одоо тиймэрхүү юм алгадөө. Одоо яг та нарт бас энэ тэнхэлсэн ирсэн. Усаамга хувцсанд ирч одоо эмгтэй чидийн чул уулзт гэж байгаа. Та бүхэндээ бас баярлалаа. Тэ цаасаа штэ. Ажил Андресын амжилт хүсээрэй. Ер нь ингэж мэдхэд сум орны багийн өдөрлгүүд ирж очиж одоо та нартай уулзаж одоо санаа сэтгэлдээ чинь сонсох одоо багийн эмч ирж үзэх энэ төр юмнууд ер нь гайгүй юу? Гайгүй. Тэр чинь бид нэрт өргөлж урж гараад явдаг шүү дээ. Нэг ээлж ирвэдэг дээ. Манай шивэр багэл ховцсон юм дээ. Тэр чинь бас л ажил тусууд чи за чи энэ сар чи өгч дараа сард би үеийг чи шанараад гэж юудаг энэ. Тэгшээд эдгээр чи байнгын утсаар холбоотой болчихсон. Одоо утас гэж юм сайхан байна шүү дээ. Зөвөр гэрээсэн зүгэл одоо шууд ярьчихдээ хот малынхаас хаас шууд ярьчихдээ. Одоо нийгэм гоё болж шүү дээ. За баярлалаа. За тэгэхээр манай малчин заяа нэвтрүүлэг Овс аймгийн Ховцсум Шигвэр багийн малчин Дамбын Арагчаас руу гэдэг нь аймгийн аварга малчин цолтой энэ залуугийнхаас одоо хурц нь эднэр бол энэ удам дамжсан одоо тийм улсын аймгийн одоо ийм аварга малчид эдний аав бол улсын аварга малчин байсан гэдэг ингээд одоо ээжийн сэрүүн байж байгаа ийм сайхан залуу байна. Таны юу сансан өсөн хүсэлтэн сэтгэлжлэн бүтэж байх юм. Ерөөл дэвшүүлээ чих чилгэр эрүүлэнг сайн сайхан явах юм одоо ерөөл дэвшүүлээ малтан түн бом болох болтугай гэж өрөөё. За яралт юм болчихдгаа. Та нараа энэ намдаа сайн яваарэ. За эрхэм хүндэт үзэгчтэй манай энэ Ховцсумын Шивэр багаас аймгийн аварга малчин Арагчаас руугийнхаас хийсэн нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна үзэгчтэй. Баярлалаа үзэгчтэй. Дараагийн нэвтрүүлэг дахин уулзлаа. Баяр таа.
Баярлалаа. Бидэнд энэ нэвтрүүлэг хийгээд гүн тусалцаа үзүүлсэн Ховд сумын соёлын төвийн эрхлэгч, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Бямбсрын зааман одоо сумын засаг даргын тамгын газар энэ хамт олонд одоо талархлаа дэвшүүлье. Баярлалаа үзэгчдээ. Баяртай. Thái đi